Баяр хүргэе. За та хэд 1-5 дугаар хичээлээ үзсний эцэст энэ хүрчээ. Маш сайн байна. Өдөр болгон хичээлээ 4-5 удаа давтаа сонссон гэж найдаж байна. Хэрвээ сонсохгүй байгаа бол заавал сонсох ёстой шүү. Окей. Зарим нэг хүн сонсохгүй байгаа сурагтай байсан. Хичээлээс анхааралтай өдөр болгон сонсно. Окей. За бид нэр I хайртай гэдэг юм өгсөн байна. За хайртай гэдэг нь бас дуртай гэсэн утга гаргадаг гэж үздсэн байна. Хэдүүл өгүүлбэр харъя. Би чамд хайртай. 我爱你. 我 би. I хайртай. 你 чи байх нь тийм ээ. Тэгэхээр би хайртай чамд гэх юм бол 我爱你. Дагаад хэлье. 我爱你. Хурдан 我爱你. 我爱你. Сайн байна. Аав ээжэд хайртай гэвэл үгүй. Бүгдээрээ мэдэн дээ. Цэжэр хэлье. Аав ээжэд хайртай. Хэлээд байгаарай. Баба, ай, мама. Сайн байна. Бүгдээрээ зөв хэлсэн байх гэж итгэж байна. Баба, аав, ай, хайртай, мама, ээж. Тийм ээ. За дараагийнх нь бид нар түүнд хайртай гин. Мэн. За мэн гэдэг чинь нөгөө нар гэдэг үгтэй. Ийм олон тоо болгоод байдаг те. Бид нар, тэд нар, та нар гэдгийн нар. Тэгэхээр бид нар ай хайртай та түүнд. За түүндээ эрэгтэй илүү эмэгтэй илүү ханзаа харъя. Эмэгтэй та шүү. Тийм ээ? Эмэгтэй таанд хайртай. Түүнд хайртай гэнэ. За дараа нь болохоор бид нөр 8-ын тоо үзчихээ. Ханз нь ийм амархан хартаа. Ханз руугаа харъя. Урагшаага нэгийн доош болсон зураас арийнх нь арай жоохон урт нэгийн зураас. Ингээд л болох нь. Ба 8-ын тоо. Ба. За дээдлийн энэ болохоор 1-р хөг гэдэг байна шүү. 1-р хөг. Яг энэ шулуун зураас шиг уншина. Ба. Ба гэх нь. За өгүүлбэр харъя. Тэр 8-ын тоонд дуртай гин. Та ай ба. Тэр эмэгтэй дуртай ба. 8-ын тоонд. Дагаад хэлье. Та ай ба. Та ай ба. Сайн байна. Би иддгээ 8 ширхэг бууз гэнэ. 我吃идэн тийм ээ. Бага 8 ширхэг бауз бууз. Дагаад хэлье. 我吃8个包子. 我吃8个包子. Сайн байна. Ээж бас 8 ширхэг бууз иддгээ гэнэ. 妈妈也吃8个包子. Е гэдэг чинь бас гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр бас иддгээ 8 ширхэг бууз. Дагаад хэлье. 妈妈也吃8个包子. 妈妈也吃8个包子. Сайн байна. Дараагийн үг. Баба. Аав. Ханзаарий. За нэг юм игсэлсэн сахалтай чимшигтэй. Энэ наман чимшиг. Доошоо ингээд сахал нургацсан чимшиг. Нэг ийм ханз болвол баба. Аав бахна. Өгүүлбэр харъя. 我爱爸爸. Би хайртай аавда. Амархан байна те. Дагаад уншия. 我爱爸爸. Хурдан. 我爱爸爸. За түүний аав нь 8 ширхэг бууз идэх дуртай гин. За түүний буюу тэр эмэгтэйгийн аав нь гин. Ханзаа харлаа. Та тэр эмэгтэй. Баба аав. Тэгэхээр түүний аав нь ай дуртай идэн. За идэх дуртай гэхээр нөгөө англи хэлнээр like to eat гэхээр идэх дуртай гэдэгтэй. Тэр ингээ хойноос нь орчуулдаг шиг яг тэгждэг байна шүү. Ай дуртай. Яг дуртай идэх. Юу идэхийн? Бага бауз. 8 ширхэг бууз. Дагаад уншия. Та баба ай чи бага бауз. За яг юм темптэй уншиж байгаа. Яг тэр темпээр нь уншиж шүү. Окей? Алдахгүй. Дахиад явлаа. Та баба ай чи бага бауз. Дахиад. Та баба ай чи бага бауз. Та баба ай чи бага бауз.
Яг ингэж темптэй авах шүү. Окей. Тэгэх юм бол тэр хөг мөг нь яадаг вүлээ мэлээ тэр санаа зовхон байхгүй шүү. Автоматар тогтоогдно. Окей. За дараагийнх нь ээж бас 8 тон дуртай гэнэ. Мама е ай ба е бас тийм ээ. Ай хайртай дуртай ба 8 тоо. За нэг юм саналаа хэлдэг хөг байхгүй нэг юм үг үзье. Ба автагаа адилхан. Аавыг болохоор дээрээсээ доошо байсан учраас ба уншина. Энэ болохоор хөг байхгүй учраас ба болоо. За уртлынх нь энэ дөрвөлжин чинь юу гэлээ? Бодорой, санаарай. Ам гэсэн тийм ээ. Тэгэхээр ам орсон болвол амтай холбоотой ихлээр идэх, уух, дуулах, дуудах, тэ үг, хэлэх одоо юу гэдэг. Тийм ханцны утга байх юм бол урдаа дандаа ам ордог байх нэ. За тэгцгээ л да, ингээл да гэж саналаа хэлдэг үг гэсэн. Би бууз идээ л дээ гэхээр юу гэж хэлэх вэ? Би бууз идээ л дээ гэвэл бүгдээрээ саны бодъё. Би идээ л дээ бууз гэвэл 我吃包子吧. За харъя. 我吃包子吧. Бууз идээ л да. Дараагийнх нь түүнд 8 бууз байгаа үдээ гэнэ. Байсан бидээ гэнэ. За тэгсэн бидээ, ингэсэн бидээ гэх юм бол бас ба орох нь тийм ээ. Үйлрэл уншъя. 他有8个包子吧. 他有8个包子吧. За, ёо гэдэг нь болохоор байгаа. Надад тийм юм байгаа. Надад нохоо байгаа, надад компьютер байгаа, надад гар утас байгаа гэдгийг тэр байгаа ахна шүү. Цаашаа явлаа. Ээжээ хідүүлээ, идцгээ л дээ. Тэ идэл л да. Ичи гэх юм бол 我们吃吧. 我们吃吧. Дагаад хэлээрэй. 我们吃吧. Мама, 我们吃吧. Ингээд л байна. За хамгийн сүүл нь болохоор байтien үзсэн. Өдрийн цагаар. Цагаан өдөр буюу өдрийн цагаар гэхийн цагаан өдрөөр өдөр гэж орчуулагдах нь. За өдрийн цагаар бид нар бууз идэлдэ гэх юм бол байтien 我们吃包子吧. За үз өгүүлбэр агааз бүх өгнүүдийг мэдж агааз бүгдээр ингэ мэдж агааз дараагийнх нь тэр өдөр 8 ширхэг бууз идсэн. За та тэр эмхтэйгээр явж гин. Тэр эмхтэй өдөр л чинь яах вүлээ? Өнгөрсөн цаг тэгсэн, ингэсэн гэхээр л. Тэгэхээр эдсэн баг бауз 8 ширхэг бууз. Ээж өдөр бас 8 ширхэг бууз иддэгэ гин. Тэгэхээр мама байтien е бас 吃了найч чүү. Өгөртлөхөө. Бичиг юм байна л та. Энэ дунд лөө байгаа шүү заяа. Л, ч, л, идсэн. Энэ лөөтэй адилхан тий. Л, и буюу л гэж унших нь. Ч, л, идсэн. Баг бауз 8 ширхэг бууз. За хэдүүлээ одоо үгнүүдийг зөв холбоно. За ханзнуудаа монгол үгнүүдээ сайн хараадах. За эхнийх нь идэх гин. За идэх нь хаана ах нь? Эхнийх нь мөн байна уу? Дараагийнх нь мөн байна уу? Юу вэ? За, гурав дахь нь байна, тийм ээ? Энэ байна. За, идэх гэдэг чинь нөгөө ам гэдэг ханцтай, тийм ээ? Нөгөө дөрвөлжин урдаа амтай холбоотой юм чинь идэх, уух, дуудах энэ гэсэн тий? Үг мөг ярих гэдэг. За, тэгвэл бууз гэдэг нь аль нь байна? Артлынх нь Z үсэг шиг, тийм ээ? Бауз энэ ах нь байна. Аав нь хаана байна? Зөв аав нь тэр доор байна. Өдөр гэдэг нь хаана байна тэгвэл? Хайртай гэдэг нь тэр байх нь байна. Тэгцгээ илдэгээ саналаа илдэг нь тэр байна. Ээж нь тэр дээр байх нэ. За зөв болсон байх гэж найдаж байна. За одоо тэгвэл ээж гэдэг ханзыг эндээс хэдэн ширхэг байгааг нь хараарай. Пүү энэ ч одоо юу вэ те? Ямар олон адилхан чаханаас нь аль нь өстө мэдэхгүй юм байна тийм ээ. За тэгвэл ээж гэдэг ханз энэ байх нэ. За энэтэй адилхан ханз төстэй байгааз ихийнх нь төстэй байгааз за сайн хараарай. Одоо хаана байна өөр? Бас энд байна. Дараагийн мөрөн дээр аль нь байна? Энэ мөн үү? Биш байна. Энэ байна тийм ээ. Дараагийн мөрөн дээр аль байна?
Энэ мөн үү? Биш байна. Энэ явж байна тийм ээ. Дараагийн мөрөн дээрх нь мөн үү? Энэ явж байна. За ингээд хоошоо байна уу? Байхгүй. За тэгвэл ээж гэдэг энэ ханзнаас хэдүүлээ юу харах ёстой вэ гэвэл ийм ханзыг харах нэ. За энэ бол эмэгтэй хүн гэдэг ханз авах нь. Эмэгтэй хүн. Тэгэхээр ингээд ээж чинь эмэгтэй хүн учраас энэ урд нь дандаа эмэгтэй хүн гэдэг энэ ханз яваад байгаа юм шүү дээ. Тэгэхээр ханз гэдэг чинь ерөөсөө юм утга байдаг байна. Ямар дүрс үсгнүүд нийлснээрээ ямар утга вэ? Бид нар бол үсэг нийлүүлээд уншдаг тийм. B O нийлээд бо. L A O нийлээд лав. S H I нийлээд ш. Лав ш гэдэг тийм ээ. Тэгэхээр ханз болохлээр яг ингээд нэг ханз нь л өөрөө ээж гэдэг утгатай гэж утгаараа явдаг байна шүү. Энэ эмэгтэй хүн гэдэг ханз. За сайн харцгаарай. За эмэгтэй хүн гэдэг нь хаанаас үсэлтэй вэ гэхээр ингээ дээр үедээ сөхрөө суудсан эмэгтэй хүн шиг ийм хүнийг анх ингэж зурдаг байжээ. Тэгээ нөгөөх нь явцын дундаа ийм болоод нөгөөх нь ийм болоод тэгээд одоо бидний үзээд байгаа ийм эмэгтэй нүү гэдэг ийм ханз болсон байна шүү. Окей. Тэгэхээр дараагийн хичээл дээр хэдүүлээ ханз гэж яг юу юм? Хөг галиг гэдэг нь юуг нь хэлээд байгаа? Ханз ер нь хаанаас үссэн? Ямар утгатай байдیں۔ Гэт багш нь зөндөө гоё юм бэлдсэн байгаа. Тэгэхээр дараагийн хичээлээс ханзныхаа тайлбарыг тэндээс хараарай. За тэгэхээр өнөөдөр давтлах хичээл байлаа. 1-5 дугаар хичээлийг 5 үгээ хэдүүлээ сайхан давтлаа. Өдөр болгон хичээлээ заавалчгүй 5 удаа харж сонсож дагаж хэлье шүү.